Одоо тэгээд Let's go. Зяа жил тарчлаа. Чи миний бичлэгийн дармаар байна уу? Орчооч нэг нурууг нь харуулчих. Ямар гоё юм. Сайн мэцхан уу шинэ бичлэгтээ тавтай морил хийвэнэ байна. Өнөөдөр би гэртээ модоо засаж байгаа тэгээд ажил тарцсан одоо харих зам да. Дайсоо ороод Дайсогийн хөөрхөн юмнуудыг аваад модоо хатцгаая. Дайсоо дээр болцсон. Тэгэхээр сайн байна. Ажлаа тарж ирээд ус цасандаа орчоод тэгээ манай найзын ээж нэрсэн байгаа байхгүй юу. Тэгээд амар хөөрхөн өчтөр бас дуудаад хоол идгээд хоол идсэн. Өнөөдөр бас баяртай цай чанчлаа ирж цай уу гэ. Тэгээд гоё хоол идээд 5 гар суугаад тэгээ сая орж ирлээ гэртээ. Тэгээ одоо шууд та хэдэд авсан юм харуул дээ. Манай ихч болохоор чи ингээ гоё солонгост авсан юм аа. Ингэж авсан эдэн дөрөөр авсан ингэж харуулаач гэдэгсэхгүй. Тэгээд би нэг тэгж харуулж байгаагүй. Тэгээ энэ удаагийн ёлк засахтаа ашигласан зүйлсээ харуулъя гэж бодлоо. Тэгэхээр харцгаая. Миний энэ дээр нэг юм батг гарцсан. Тэгээд энэ пада наацсан байна. За харуулъя. Тэгээд ингээд ёлк зассан гэхээр зарим найзууд маань яах гээд байгаа хоёрын оронд борно гэдэг таахгүй. Надад болохоор өөрийгөө баярлуулаад тэг гэртээ орж ирэхэд ингээд баярын уур амьсгалт ядаж нэг ялка хараа байж бол амар хөвчлөлтэй гэж зүгээр ялка хараа байж бол айгу гоё мэдрэмж төрүүлэх гээд байгаа байхгүй юу. Маах ч ер нь бол хөдөө тэгэн гутал тийм ч нөгөө нэг уур амьсгалыг ороогүй байгаа. Тэгээ дараа 7 хоног гэдэг тэрний дараа 7 хоног тарин сөөл орж нэг жоохон уур амьсгалыг мэдрээ гэж бодож байгаа. Тэгэхээр одоо хамтдаа гэртээ гоё уур амьсгал оруулцгаая. Хамт явах гэсэн. Асуунуудаа харуулъя. Би ялсныхаа өмнөд Дайсоос аваад тэгээ замаараас Нөбрэнд ороод ганц нэг хоолны юм авсахгүй дэрийг харуулъя. Нөбрэндээс авсахгүй юу? Би үрлээтэнд амар дуртай заяа Монголд үрлээтнүүд идэв штэ. Тэгээд энэ дөрөвдөөс яг ийм үрлээтнийг харж байгаагүй. Сая тэгээд Нөбрэнд харна ийм үрлээт авсан. Энэ 3980 гэжсэн байна. Энэ хоёр байх хэрэгтэй байна. Ийм бас Нөбрэндээс авсан 2480 гэжсэн. Нөгөө нэг халуун сүүнд хийж хайлуулж удаг шоколад. Энийг би одоо гоё модод засахтаа ууй гэж бодсон. Тэгээ гоё хам бол дахиж очиж авч яхаар гэд тэгээд ингээд хоёрыг аваад энэ аяг хөрмөөд. Тэгээ мэдээж сүү авсан. Сүүнд хийжсэнийг бас санах байна. Би яг нөгөө нэг бичлэгэн дээрээ яриндаа гэж дод үнийг нь бол тодорхой ингээд харсан байх байхгүй. Тэгээд хамгийн тэргийн заяа би одоо ёлтныхаа юг чимэглэх юмнуудыг яг өнөөдөр аавна гэж бодсон байсан. Тэгэхээр өнөөдрөөс өмнөх бүх өдрүүдэд нь амар хөөрхөн тоглоомнууд яг миний авах хүсэж исэн гэрэл мэрэл байсан хгүй. Тэгээд за одоо нэг мөсөн л авъя гэж бодоод аваагүй яваад байсан чи өнөөдөр за яг окей чимэглэе гэдгсэн чинь миний яг хүсэж исэн гэрэл бас байхгүй болсон байсан. Чимэглэлүүд өдөртөөс байхгүй. Тэгээд байсан нь ийм чимэглэл би энэс юм жижиггээ айгу хөөрхний аав нэрч сахгүй юу. Энэ тэгээ чимэглэл ингээд 5000 вон юм байна. Тэгээд нэг өнгөөрөө ингээд дагна гэж захгүй яалко. Ялкныхаа чимэглэлийг тэгээд ийм улаан чимэглэл хоёрыг авсан хүрчгүй хаа. Манай ялкоос нэг том болохоор энэ тэгээд нэг нь 1000. Тэгээд Нөбрэндээс ийм чипс авсан. Энэ бүр амар дугаартай. Би чипс нэг хийдэг үү. Манай зэнийг саналаад очиж сахгүй юу. Тэгээд эзэн чинь аяг хөөрхөн амттай цэвэрхэн амттай. Цараа. Тэгээ хөөрхөн мандаг байсан баха. Энэ байсан ганц үлдсэн л нэг юм. Тэгээ энд яг хуу Merry Christmas гэж бичсэн доор юм хөөрхөн хоогтой. Тэгээ ингээд дээр нь ингээд тавих мандаг байна. Энэ бас 1000 гэсэн. Яна миний хумс хадаа бүр амтан болсон. Одоо шинэ жилээс өмнө л амтлах хаа. Одоохондоо л жоохон завгүй байна. За ийм нэг бас тоглоом. Зүрийн бүр юм юуплээ хөөсөн юм шиг байгаа. Тэгээ энэ улааны мэтлээ гэж тасахгүй энэс ингээд 1000 вон. Миний хамгийн хөөрхөн байгаа нэг тоглоом байгаа зөө. Тэр нь энэ хөөрхөн Сантагийн байдаг. Тэс хөөрхөн маад. Ийм тоглоом бас 1000 байна. Тэгээд ийм бас 1000-ын улаан бантаг байна. Энэгээр нөгөө нэг бас энэ шиг юм бантаг
бантаг гинэ. Утас байна. Гэтэ юм бантаг болгож янзлаад зүүн гэж бодож байгаа. Тэгээ бас нэг юм тоглоом байна. Энийг болохоор маа найз бит хоёр шинэ жилээс өмнө ингээд хямдхан ч гэсэн хамаагүй зүгээр нэгнийхээ дуртай хөөрхөн энэ хөөрх юм гэж харагцсан юм авч үгийгээд тэгээд энэ надаас хөөрхөн харагдаад тэгээд энийг найзын бэлгийн зам. Тэгээд энэ яагаад надад хөөрхөн харагдсан бэ гэхээр би өөрхөн модон дээр ийм тоглоом авсахгүй цөмөөхөн авсан юм. Тэгээд цөмөөхөөтэйгээ хамт юу тавих вэ гэж бодоод хайгаад явж байгаад энэ хөөрхөн байгаад тэгээд за энэ хөөрх юм гэсэн чинь манай найз авч өгсөхгүй. Тэгээд нэрийг яг уу арай л жижиг том юм гэхдээ зүгээр дээ. Энтэй. Тэгээ гэрлэндээ хийх зэ авсан байна. Бас 1000 төгрөг. Энэ бас 1000 байна. Төгрөг гинэ вон. За дайсаас авсан юм нэг иймэрхүү. Тэгээ мод маань болохоор энэ өндөр намын нэг зэрэгцээ зогсож үзье л да. Оо яг ташаа. Иймэрхүү өндөртэй мод байна. Тэгээ нөө брэндээс бас авсан юм гэх юм бол нөө брэнд орвол заавал авдаг нэг юм маань энэ дахиад пэйж нь тэгээд халаагаал шууд болчдөг. Амталсан дахиахгүй юу. Тэгэл будаа хашаагаал дээр нэнийг халаагаад ичих юм бол амар. Тэгээ маргааш манай хичээл орно. Тэгэхээр өглөө одоо будаа хашаагаад өглөө тэгээд энийг шууд ингээ билийдээ явуулах. Тэгээд нөө брэнд орохоор бас заавал авдаг нэг юм маань энд бүгий байна. Энэ дахиад болохоор 7980 гэдэг хаа. Энэ болохоор 2980 лөө. Амар их 2 хүн идээд за яг 2 хүний л юм да. 2 хүн идээд татдаг. Амтнаас айгуу гоё. Тэгээ бас нэг авсан юм маань суг хөгийн байна. Тэгээ суг хөгийн. Үхрэм ах. Зорсон үхрэм ах. Тэгээ энүүгээр юу хийдэг вэ гэхээр гоё. Хуушур бууц хийхэд айгуу гоё гэхгүй юу? Бүр нэг хэрчиж мэрчтэхээр нэг машинцсан багш болчтой. Нэмгэн болохоор тэгээд найзуудтайгаа хамт бид нэр хуушур хийж идэхэр болоод уг нь өнөөдөр хуушур хийж идэнэ гэжсэн чинь тэр маань хойшлогдоод барааш биш нөгөөдөр хийж идэхэр болсон. Тэгээд би өчтөр зан горохын өмнөх цэвэрлэгээ гэртээ хийгээд тэгээд ял молкоо засаж байгаа юм чи ингээд гэрээ сайхан цэвэрлэлсэн байгаа. Одоо тэгээд молкоо засгаа. Let's go. Тэгээд нийт заяа Daiso-гоос авсан юм маань 19200 болсон. Ууд нь 200 болоод. Тэгээд No Brand-ээс авсан юм маань болохоор 38000 болсон. Тийм дээ. Иймэрхүү юмнууд аваад 38000 болсон гэх юм уу? Ихт ямар гоё өнгөлөг, айгу өнгөлөг харагдчихна. Тийм баад. Тэгээд манайч бас ингээд нэг өрөө штэ жижиг. Би яг ингээд дөрвөлж квадрат байгаа. Тийм утал модоо хаана засах вэ гэхээр би энэ цонхоо орой ингээ халууцаад манай халаалт бүр амар сайн халдаг байхгүй. Тийм утал орой халууцаад цонхоо онголт өрхдөг болохоор энэ хавь засах юм бол ёлка ингээд хөндөх магадлалтай. Тийм яг тэр юуныхаа далбааныхаа доор засъя гэж үжин тэр толио холдуулаад тийм дээ. Зя. So cute. Тэгээд энэ ингээд намхан болохоор ингээд нэг ялгархгүй юм шиг санагдаад доор нь юу тавих вэ гэд бодоод байсан хгүй юу. Тэгээд тэгсэн чинь манад 50 тонныхаа нөгөө пүүсний нөгөө хайрцагнууд байсан. Тэгээд тэрний нэг хайрцагн дээр нь тавьж болж юм. Эсвэл надад байгаа нэг юм нь юу вэ гэхээр би нэрээ хурцын хийж байгаа. Энэ гэрт байсан байхгүй юу? Ийм том ширээн. Ийм зурагтай заа. Нөгөө нэг ингээд дөрвөн хөл нь ингээд хомигдчихдаг. Тэгээд нэг ийм ширээ байсан юм аа. Нэг юм уран зураг шиг. Тэгээд энэ дээрээ тавья гэж бодчих. Тэгээд цаашаа бас 31 болтол дахиад Daiso орвол хөөрхөн тоглоом гарч ирэх юм бол бас модон дээрээ нэмж чимэглээд. Тэгээд энэ дээр бас ийм улаан ч юм уу, цагаан ч юм уу, ногоон ч юм уу нэг тийм даав бас дэвсий гэж бодож юм. За ямар тач. Шижиг хацаа. Хөөх энэ ногоон зөндөө унд юм шүү. Чивэрлсэн хэрэг маань. Энэ юу юм бэ? Нэг нь илүү бонус юм байна. Хугалт мовчул гэв. Яа шалнаас бүр амар алж. Хи гэр бүлийнхэн тагаал
Нөгөө нэг би ч ихчтэй доороо 2 дүүтэй. Тэгээ 12 сар гаруугүй юу угаасаа шууд ёлка засан штэ манайх. Айгуу баярыг ингээд өнөр өтгөн тэмдэглэдэг байхгүй юу. Тэгэл аав ёлк оруулж ирээл за засъя гэл сайхан. Тоосыг буулгаал. Тэгэл хідэн талаас нь ингээд манай амар том юутэй ёлктэй гацууртай. Тэргээ тэгэл хідэн талаас нь ингээд буулгаал янзлал дийлгээл тэгдэг. Бэсийн тэгэд нодлон болохоор би найзтайгаа он гаргаж исэн. Тэгээ энэ жил бас яг яах нү хаана гарах нү сайн мэдэхгүй байна. Ямар ч тач 31-нд ажилтай байх бах. Амрахгүй байх гэж бодож байна. Ер нь тэгэл ажиллаж ирсэн л дээр л. Энд гэдэг ямар жоохон нүцгэн юм бэ. Ийм жоохон зайхтэй санагдах юм. Болно доо. Тэг болгоно доо. Нэг иймэрхүү боллоо. Хөөрхөн ч юм уу? Утсан дээр харсан чам хөөрхөн харагдаад ах юм. Өдөр харах юм бол бүр амар фан байна юм. За хогоо дахиад утсан. За гэрлээ тавьчих юм бол сайхан нэмээд сайхан өнгө ороод өгөх байх гэж бодож байна. Би одоо гоё ард нь ингээ гоё дуу тамиар юм л да. Гоё дуу сонсонгоо хиймээр юм л да. Тийм готл. Юу вэ? Амар дуурч. Би нарийн заа авсан чинд бүдүүн орох байсан байна. Тэгтээ санаа зовлтгүй манад бүдүүн зай байгаа. Аваад ирээ. Тэгээ бас хойно гоё шинэ жилийн тул тавьчих яа гэм тий. Айгүй л үү? Тийм халаадаг баа. Гоё нөө. Бичлэг хийж авчаа гоё. Энд дээр ингээл гоё хүүхэн бууг мууганы ч юм уу. Тийм. Авах шүү дээ гэж болсон. Уг нь байсан. Өнөөдөр намайг очсон ч байхгүй болсон за. Найз бүтээл бүр хоёулаа хамт хайгаад болоо. Тэгээд өөртөө байсан ганц улаан бодолт өмсөв. Бэйжин. Яаж ч юм шинэ жилийг улаан ногоон өнгөр яагаад гэдэг штеп. Нөгөө яагаад гэдэг. Wow. So cute. Тэ дууж байгаа соллаад яа. Чип. Энэ хөдөлтэй. Халаада буугаар энэгээр банк хийж байгаа байхгүй юу? За, модод сад дуусчлаа. Найзуудаа. Одоо харуулъя. Энд харагдаад байна. За, нэг толны тусгалыг харуулах уу? Оо би харагдаад. Юу лээ? Яаж? Яа, тэнд харагдчихээн тийм үү? За, окей. Нүдэ анжи. Та-даа! Яа, so cute. Ямар хөөрхөн юм бэ? Тэгээд энэ доотлыг хараарай. Доор нэм хөөрхөн бэлмүүд байгаа. Ухаана. Тэгээд ийм болсон байна. Яа, ямар хөөрхөн юм бэ? Энийг хараач. Тэгээд хоёр байтаг маань энд байна. Тасаа охин, цөмөөхөн маань байна. Тэгээд бантгнуудыг хийсэн. Бантгаа хийх гэж харин бүр хуруугаар амар их төллөө. Тэгтээ ийм хөөрхөн басан болохоор ямар хөөрхөн байна. Би сүүгээ буцлахцсан. Одоо юу яа? Вау. Зия. Надад ийм ил харагддаг аяг байхгүй зүгээр энэ дээр хийчих. Толкныхаа ширэн дээр сайхан тавиад надад миний угаасаа юу байхгүй. Өөр тоогоо алга гомн бослогоо тоогоонд хийжлээ. Тэгээс энийг арын камераар бичүүлэх юм болов? Арын камераар бичдэг заяа. Зия. Сүүн багтчүү.
Бисээ баяртай цай уусан болохоор сүүн их уухгүй гэж бодоод. Сүүгээ өгөн буцлагсан юмсан. Оо, чөтө баг шоколад нар. Энийг хадаа. Хожно. 맛있어. Гэтэ би юу яасан бэ? Зүгээр энэ тогоо нугасаа сүү орлогтой буцалгаж чадахгүй. Тэгээд буцалчлаа гэсэн чинь зүгээр л бүлээсгэл авцал юм байл та. Гэтэ энэ сте гоё амттай байна. Гоё амт айгуу гоё амттай байна. Тэгэхээр энэ бас яалт молко оруулахгүй бол бас тий айгуу мраа юм байна. Зүудэлээ асаачихв. Асаасан ч хүрх юм шүү. Би сүүгээ яаж чи жоохон дутуу буцалгачих. Жоохон бүлээн болчих. Тэрнээсээ шинэ стогоо ямттай минь найзуудаа. Ямар сонирхолтой юм бэ? Энийг яднаа. Тэгээд нэг их удахгүй амар гоё байр, том байранд ороод тэгээд өөрөөсөө өндөр явтагтай болоод шатн дээр гарч бүр ингээд явтаа застдаг болно. Угаасаа удахгүй. За өрлөд маань юм бэ? Бас ваа ямар хүрхэн царайлаг юм бэ? Энийг зүсэж хаа шууд яач юу? Хадаад идчих. Монголд нөгөө зардаг бүр үрлэгтэй яг адилхантай. Ямар гоё. Амар амттай өдөр байна өдөр. Маргааш тэгээд манай хичээлийн сүүлийн өдөр тэгээд эхний семестр маань амарч байгаа. 3 сар хичээлээд 3 сар амардаг. Одоо 3 сарын амралт маань маргааш нэг өдөр явчих юм бол эхлэх чинь. Маргааш үгүй шалгалттай өдөр. Шалгалтын өмнөх өдөр би ингэж сууж ийн. Гэхдээ мэдээж амар гоё азтай, одтой, ухаалаг мэдсэн чадсанараа үгүй шалгалтын өмнө гэж бодож байна. Шалгалтын дээр тайхгүй байна уу? Гой зөөлхөн байна энэ бүр. За тэгээд энэ бичлэг энэ одоо миний хамран дээр хэн жоох амир эвгүй ардах юм. Бичлэгнийхаа төгсгөлийг одоо юу гэж хийх юм бэ? Угаасаа надтай хамт ингээд яалтыг маань хамт засалцлаа. Үнэхээр хөөрхөн минь одоо ингээд ажилласаа орж ирээд энэ гой өнгөлөг юм чи хараад кайф мэдэрнэ штэ. Өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд өөрийнхөө аз жаргалыг ингээд бүтээж байгаа нь энэ баахгүй юу? Өөр хүн орж ирж харахгүй хамаагүй зүгээр би ингээд ажилласаа ирээл харанхуу гэрийнхаа гэрлэг ингээд хасаахад ийм хөрхмад намайг ингээд ухтаад байж ин. Тэгээд шинэ оноо үнэхээр гоё ухтах юм шиг байна. Тэгээд шинэ он маань ч гэсэн үнэхээр аз жаргал баяр хөөрөөр дүүрэн байх болно. Тэгтээ энийг бол 31-ний өдрөөс хэлэх хэрэгтэй байна. Ямар тач надтай хамт миний модыг засалцсанд баярлалаа. Үнэхээр хөөрхөн байна. За энэ бичлэг бүр нэлээд урт талах гэдэг шүү. Ингээд дуусгая. Миний мод засан өдөртөө хамт байсан баярлалаа. Баяртай. Удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая.